Сайн байцгаана та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Надад итгэж захиа илгээж асуулт асууж мөн сайхан урмын үг, талархлын үгээ илгээсэн бүх хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна. Илгээсэн загтал бүр асуусан асуулт бүрээс би эрч хүчийг авч цааш өргөжлүүлэх том шалтгаанаа болгож байдаг. Харамсалтай нь тэр болгонд хариу бичиж чаддаггүй. Учир нь энэхүү хийж байгаа зүйлийнхээ хажуугаар та бүгдийн адил өдөр бүр өөрийн ажлыг хийж байдаг учраас тэр болгон хүн бүрийн захианд хариу өгөх боломж надад үнэхээр байдаггүй. Гэхдээ аль болох чадах чинээгээрээ хариулж хэрвээ түгээмэл асуулт байвал нийтлэл бичих эсвэл бичлэг хийж оруулж байгаа гэдгийг энд бас дурдмаар байна. Хэрвээ гайхамшигыг өөрөөсөө хийж энэ тухай юу мэдхийг хүсэж байгаагаа мөн юу мэдээсэ гэж хүсэж байна, өөрийн туршлагаас хуваалцахыг хүсвэл ukatumor.com руу орж холбоо барих гэдэг дээр дараад чөлөөтэй холбогдсоорой найзуудаа. Тэгэхээр энд мэрийн асуусан асуулт байна. Зүүн совингийн талаар чи юу гэж боддог вэ? Зүүн совин үнэн байх магадлалтай юу? Өөрөөр хэлбэл 100% итгэж болох уу? Мэр чамааг энэхүү бичлэгийг үзэж байгаа гэдэгтээ би итгэлтэй байна. Тэгэхээр асуултыг болгоё. Зүүн совингийн тухай би юу мэдэх вэ? Зүүн совинд би итгэдэг. Зүүн совингоо дагснаар зөвцнүү гэхээс биш буруутгаж байгаагүй. Харин зүүн совингоо үгүйсгээд айдас бардам зангаа сонсноор буруутгаж байсан гэж болно. Миний бодлоор зүүн совин бол байглаас зайсан бэлэг гэж болох юм л да. Өөрөөр хэлбэл дэлхийн ертөнцөөс хүн төрлөختөнд өгсөн чадварч гэх юм уу? Эсвэл бие махбод зүрх сэтгэлээрээ мэдхийг зүүн совин гэж болох юм. Айдас болон бардам зам бидний оюун ухаанаас гарч байхад зүүн совин бидний дотоод гүнээс зүрх сэтгэлээс гарч байдаг. Тиймээс зүүн совиндоо итгэж түүнийгээ дагах нь зөв гэж би боддог. Амжилттай яваа бүх хүмүүс зүүн совиндоо итгэдэг. Эдгээр хүмүүс энэ зүүн совингийн тухай юу гэж хэлж байна вэ гэдгийг нэг сонирхоод үзье. Зүүн совиндоо итгэх хэрэгтэй юм байна гэдгийг би олон жилийн туршлагаасаа сурсан. Яах вэ гэдгийг оюун ухаан бодож амжаагүй байхад зүүн совин урьдчилан хэлж өгдөг. Зүүн совингоо сонс, зүүн совин таны мэдэх ёстой бүхнийг хэлж өгнө. Өглөө болгон миний зүүн совин надад юу хэлэх бол гэдэгт би сэтгэл тогтлон сэрдэг. Би зүүн совинтойгоо үргэлж ажилладаг, мөн түүндээ итгэдэг. Миний партнер л гэсэн. Үнэхээр гоё хэлжээ. Ямар нэгэн зүйлийг хийх гэхээр намайг нэг юм зогсоогоод байдаг. Энэ нь миний айдас намайг зогсоогоод байна уу? Эсвэл зүүн совин зогсоогоод байна уу гэдэг дээр би хэрэгэлцдэг байсан л та. Хэрвээ та миний айдал бас эргэлздэг бол энэ тухай аль нь аль вэ гэдгийг талаар жижигхэн зөвлөмж оруулахыг хүслээ. Ямар нэгэн зүйлийг хийхээсээ өмнө өөрийгөө хянаад таны зүрх сэтгэл бие махбод тэнийж байна уу? Эсвэл агшин хумигдж байна уу гэдэг дээр анхаарлаа нэг төвлөрүүлээд үзээрэй. Хийх гэж байгаа зүйлээ хийх гэхээр хэдий айдас төрж байгаа ч гэсэн цаанаа л нэг сайхан сэтгэл додолсон зових өөд мөр хойшоо цээж урагшаа болж байна уу? Тэгвэл та тэлж байна гэсэн үг. Түүнийг айдастай ч гэсэн барьж авч хий. Харин таны зүрх сэтгэл бие махбод цаанаа л эвгүй оргиод харанхуйлагдаад өөрийн ирэхгүй толгой удаалгаж зових доошолж мөр үнжиж байвал та хумигдж байна гэсэн үг. Энэ тохиолдолд болгоомжлох хэрэгтэй гэж би боддог. Яг тэгвэл би урд нь дурдж байсан одоо ч гэсэн бас дахин хэлмээр байна. Бидний зүрх сэтгэл бие махбод хизээж худлаа ярьдаггүй. Зүүн совиндоо итгэж зүрх сэтгэлээ дагсан хүн ямар ч тохиолдолд цаанаа л өнгөтэй гэрэл гэгээтэй гялалцдаг гэдэгтээ та бүхэн ч гэсэн санал нэг байна хаа. Тэгэхээр өнөөдрийн миний амжилтын тайван юу вэ гэвэл би зүүн совиндоо итгэдэг учраас миний замыг заах зөвшөөрлийг өгч байна. Би зүүн совиндоо итгэдэг учраас миний замыг заах зөвшөөрлийг өгч байна. Хэрвээ танд энэхүү видео таалагдсан бол лайк мөн цааш нь түгээгээрэй. Асуулт асуусан мэртэй маш их баярлалаа. Мөн үзэж байгаа та бүхэндээ дахин баярлалаа.